Сайн байцгаана уу? Өнөөдөр хэдүүлээ маш олон хүн сонирхдаг гэдэж хамгийн их буруу ойлголттой байдаг сэдвээр ярилццгаая. Энэ нь үүлийн үр юм. Ихэнхдээ хүмүүс үүлийн үрийг сайн зүйл хийвэл шагнал ирнэ, муу зүйл хийвэл шийтгүүлнэ гэсэн байдлаар ойлгодог. Гэхдээ энэ нь үүлийн үрийн маш бага хэсгийг тайлбарлаж байгаа юм. Өөр өнцгөөс авч үзэх юм бол яагаад зарим хүмүүс ижил төрлийн харилцаанд дахин ордог вэ? Яагаад нэг хүн олон жил өнгөрсөн ч шүүмжлэл сонсоод яг адилхан өвддөг вэ? Яагаад бид өөрчлөгдөхийг хүсдэг хэрнээ нэг л хэм маягаа дахин давтаад байдаг вэ? Буддын сургаал үүнийг үүлийн үр гэж тайлбарладаг. Харин орчин үеийн мэдрэлийн системийн шинжилгээ ухаан өөр тайлбар өгдөг. Энэ хоёр ижил зүйл гэж би хэллийгүйч хоёулаа хүний давтагддаг хариу үйлдэлийн тухай маш сонирхолтой зүйлсүүдийг ярьдаг. Өнөөдөр энэ тухай ярилццгаая. Үүлийн үр шийтгэл үү эсвэл шагнал уу? Буддын сургаалд карма буюу үүлийн үр гэдэг нь үйл гэсэн утгатай гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл бидний бодол, үг, үйлдэл бүр тодорхой үр дагаврыг бий болгож байдаг. Тухайн үр дагавар зөвхөн гаднах ертөнцид биш, хамгийн түрүүд эхлээд бидний дотор бий болж байдаг. Жишээ нь нэг удаа ууралахад зөвхөн нөгөө өвдгөө зогсохгүй, өөрийгөө ч гэсэндээ дараагийн удаа ууралахад илүү амархан болгож бэлтгэж байдаг. Нэг удаа айснараа тухайн мөчийг бид нэр харгалаа зогсохгүй, дараагийн удаа ижил нөхцөд илүү хурдан айх боломжийг үүсгэж байдаг. Тэгэхээр үүлийн үр гэдэг нь зөвхөн дараа нь юу тохиолдох вэ гэсэн асуудал биш. Харин өнөөдрийн үйл намайг ямар болгож байна вэ гэсэн асуулт юм. Буддын сургаалын мөчлөг. Буддын сургаалд энэ бүхний үндэс нь мухаглал гэж тайлбарладаг. Энд мухаглал гэдэг нь боловсралгүй байхыг хэллээгүй. Харин бодит байдлыг байгаа чигээр нь үнэлж дүгнэж чадахгүй байхыг хэлдэг. Жишээ нь намайг шүмжлүүл би үнсэнгүй хүн. Хүмүүс намайг орхивол би ганцаараа үлдэнэ. Би үргэлж төгс байх ёстой. Эдгээр бодлууд нь үнэнч байж болно, худлаач байж болно. Гэхдээ үнэн юм шиг хүлээж авснаар бидний дотор айдас, уур, шунал зэрэг сэтгэл хөдлөл болон мэдрэмжүүд бий болж эхэлдэг. Энэ сэтгэл хөдлөл болон мэдрэмжэн дээр тулгуурлаж бодол бий болж, бодлууд маань үг болж, өгнүүд маань үйлдэл болон хувирдаг. Энэ үйлдэлүүд маань үрийг тарьж байдаг гэсэн үг юм. Энэ үр нь дараагийн нөхцөлийг бүрдүүлж гинжин хэлхийг эхлүүлдэг. Энгийнээр тайлбарлах гээд үзье. Хоёр хүн хоорондоо муудалцлаа гэж бодъё. Тэр хоёр хүн эвлэрээгүй муудалцаар хоорондоо салаад явлаа. Дараагийн удаа тааралдах мөчтөө бие биенлүүгээ л авдаг гоё харахгүй тодорхой. Бие биенлүүгээ муухай харна, муухай үг хэлнэ, уурын энерги шиднэ. Энэ бүх үйлдэлүүд анх муудалцсан уурын мухаглалын үеийн үрээс үүдэлтэй нөхцөл дээр тулгуурлан тэр бүх үгнүүд, тэр бүх хариултууд гарч ирж байх боломжтой гэсэн үг. Яг энэ байдлаар тойрог хөдөлгөөн шиг тодорхой хэмжээнд эргэлцээр хүн үлийн үрийн мөчлөгт гацдаг. Мэдрэлийн шинжилгээ ухааны талаас жишээ авах гэж үзье. Ажлын байран дээр дарга орж ирээд энэ ажлыг арай өөрөөр хийх боломжтой байсан юм байна гэж хэллээ. Зарим хүмүүс тийм байна. Дараагийн удаа ингэж хийгээ зүгээр орхиж болно. Зарим хүмүүс нь би хангалтгүй юм байна. Намайг үнэлсэнгүй. Миний хийсэн юм голцохлоо зэргээр дотроо уурлах, өөрийгөө голох, өөрийгөө үгүй ядах зэрэг мэдрэмжүүдийг бас авч болно. Гол асуудал нь даргын хэлсэн үг байсан уу? Эсвэл тухайн хүний бүрэлдсэн хариу үйлдэлийн хэм маяг байсан уу гэдэг нь хамгийн сонирхолтой. Та энэ асуултыг ч гэсэндээ өөрөөсөө асууад үзээрэй. Магадгүй жишээ танд танил ойр дотн байгаа бол дараагийн удаа энэ нөхцөлд өөрийгөө ажиглахыг хичээгээрэй. Эндээс мэдрэлийн системийн шинжилгээ ухаан орж ирж байна. Орчин үеийн нейро шинжилгээ ухаан тарих хамгийн түрүүнд үннийг биш, аюул байгаа эсэхийг шалгадаг гэж үздэг. Хэрв тарих ямар нэгэн мэдээллийг аюул гэж хүлээж авах юм бол симпатик мэдрэлийн систем ажиллаж эхэлдэг. Ингэснээр зүрх хурдан цохилж, амьсгал өөрчлөгдөж, булчин чангарч бидний бие хэдхэн секундын дотор хамгаалах горим руугаа шилжчихдэг. Үүний дараа автомат хариу урлууд гарч эхэлдэг ба уурлах, зүхтах, өлдөх эсвэл бусдыг таалагдахын тулд өөрийгөө нуух буюу мэдрэмжээ дарах гэсэн сонголтыг хийж болдог. Сонирхолтой нь энэ бүхэн биднийг бодож амжаагүй байхад эхэлчихсэн байдаг. Энгийнээр тайлбарлах гэж хичээе. Байгальд нэг амьтан зүгээр тааваараа хөвтөд амарч байна гэж бодъё. Тухайн амьтан аюул мэдрэх үедээ босч ирээд хаанаас аюул байна, ямар аюул байна гэд аюулд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх үү гэдэгтээ тулгуурлан бэлтгэл байдал аван зогсдог. Амралтын гормоос бэлтгэл байдал руу шилжсэн мөчийг бид нэр өөрсдийнхөө дотоод хамгаалтын горим буюу симпатик мэдрэлийн систем идэвхж байгаатай зөвлөж ойлгож болно. Үүнтэй яг адилхан процесс бидний биеийн дотор болдог гэсэн үг юм. Гэтэ амьтдын автомат хариу үйлдэл зүхтах, хөлдөх,
дайрах гэсэн 3 үйлээр хязгаарлагддаг бол хүн дээр нэмэгдэх нь бусдад таалагдахын тулд өөрийгөө орхих буюу нуух гэсэн хариу үйлдэл бас анзаарагддаг. Энэ хамгийн сонирхолтой хэсэг гэж магадгүй. Давтагдах тусам тархинд нэг онцлог бий. Давтагдсан зүйлээ улам хурдан давтах чадвартай болж байдаг. Та анх машин барихдаа бүх үйлдэлүүдийг нь бодож хийдэг. Машинаа асаалаа, торомсоо гიშгэлээ, хаазаа гიშгэлээ, араагаа солилоо, ирэх гэж байгаа бол дохиогоо өгнө. Энэ бүх үйлдэлүүдийг та бодож хийдэг. Гэтэ энэ бүх үйлдэлүүдийг давтан хийснээр та одоо бол бараг бодохгүй шахуй жолоо барьдаг болчихсон байгаа. Яагад вэ гэвэл олон давтамжийн тусламжтайгаар таны тарих энэ үйлдэлүүдийг автомат хариу урвал руу шилжүүлсэн гэсэн үг. Тэгэхээр бодоод ах шаардлагагүйгээр та зүгээр л өөрийн бодонгоо машина барьж чаддаг болсон баг. Яг үүнтэй адилаар хэрэв бид олон жилийн турш шүүмжлэл сонсоод өөрийгөө буруутгаж ирсэн бол тарих дараагийн удаа ч гэсэндээ яг энэ замаар явна гэсэн үг. Яг энэ замаар явсаар бидний бодолд юу гэж ойлгогддог вэ гэх юм бол би угаасаа ийм хүн юм байна. Бусд хүмүүст гомддог, өртөө гомддог. Нэг өсөндөө бүх юм гомдол болоо хувирсан хүн болж хувирдаг. Бөгөөд би ийм гомдонхоо хүн гэсэн өртөө дүртэй болчихсон байдаг гэсэн үг. Гэтэл үнэндээ та угаасаа ийм хүн биш. Таны сурсан автомат хариу үйлдэлийн үр дүн байж бас болох. Энэ хоёр ижлүү. Энд нэг зүйлийг маш тодорхой хэлмээр байна. Буддийн сургаал бол сүнслэг, философи уламжлал ба хүн төрөлхтний сайн сайхан амьдралд зориулагдсан байдаг. Харин нейро шинжилгээ ухаан бол хэмжилт, туршилтан дээр суурилсан шинжилгээ ухаан юм. Тиймээс нэгийг нь нөгөөгөөр батлах боломжгүй. Мөн тэгэх шаардлага байхгүй. Гэтэ хоёулаа нэг ижил асуулт асууж байгаа мэт санагддаг. Ягаад хүн нэг юм маягаа дахин давтдаг вэ? Буддийн сургаал үүнийг үлийн үрийн мөчлөг гэж тайлбарладаг. Нейро шинжилгээ ухаан үүнийг сурсан мэдрэлийн зам, автомат хариу үйлдэл гэж бас тайлбарладаг. Өөр хэл ихтэй сонирхолтой төстэй талуудтай. Тэгвэл мөчлөг хаан тасардаг вэ? Буддийн сургаалын хариулт нь ухаарл. Гэтэ ухаарл гэдэг нь олон ном уншсан байхыг хэлэхгүй. Харин яг тэр мөчөд өөрийгөө ажиглаж чаддаг байхыг хэлдэг. Би яг одоо ямар мэдрэмжтэй байна? Миний дотор уур байна уу? Айдас байна уу? Би яагаад ингэж хариулах гэж байна? Энэ нөхцөл үнэхээр аюултай юу? Эсвэл миний өмнөх туршлага ингэж тайлбарлах гад байна уу? Энэ асуултууд гарч ирэх тэр мөчөд автомат хариу үйлдэл ба ухамсарт сонголтын хооронд жижигхэн зай үүсч эхэлдэг. Тэр зайд ухаарл олж авах боломжууд үүсдэг ба энэ хамгийн үнцэнтэй зай гэж хэлж болно. Мэдрэлийн системийн өнцгөөс өнөөдөр mindfulness, саматик эмчилгээ, амьсгалын дасгал зэрэг олон арга энэ зайг өргөжүүлэхэд чиглэдэг. Өдөөгч гарч ирлээ. Би хариу үзүүлж эхэллээ. Тэгээд тэр дор хариу үйлдэл үзүүлэхийн оронд нэг мөч ажиглаж, нэг хором ажиглаж, ядаж нэг мөч ажиглахыг хичээх юм бол бид өмнөхөөсөө өөр сонголт хийх боломжтой болж эхэлдэг. Тэр шин сонголтыг дахин давтах тусам тархич гэсэндээ шинэ холбоосуудыг үүсгэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл зөвхөн бодлыг өөрчлөгдөхгүй, хариу үйлдэлийн хэм маяг давхар өөрчлөгдөх боломжтой гэсэн үг. Тэгвэл үлийн үрийг өөрчилж болох уу? Миний ойлгож байгаагаар буддийн сургаал өнгөрснийг устгаж болно гэж эзэж хэлээгүй. Гэхдээ өнөөдрийн үйл ирээдүйн үйлийг бүтээнэ гэж хэлдэг. Өнөөдөр бид хэрхэн хариулж байна? Ямар бодлыг тээж байна? Ямар үйл хийж байна? Энэ бүхэн дараагийн мөчийг бүтээдэг. Тиймээс ухаарл өнгөрснийг арилгадаггүй. Харин шинэ мөчлөг эхлүүлэх боломжийг өгдөг. Жишээ авах юм бол хэн нэгэн ууртаа дандаа уцаарладаг хүн байлаа гэж бодъё. Тухайн хүний үеийн үр ямар байх боломжтой вэ? Тухайн хүний үеийн үр ихэнх хүмүүстэй таагүй харилцаатай. Олон хүн ууртаа уцаартай хүн гэж ойлгож харж хүлээж авдаг. Гэтэл тэр хүний дотор ууралсандаа уцаарсандаа гимшиж бас зовдөг байх боломжтой. Мөн ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй тохиолдолд зүгээр ууралцдаг хүн бас байх боломжтой гэсэн үг. Тэгэхээр хүн уурлаж байгаагаа ажиглаж чадсанаар, анзаарч чадсанаар дараагийн удаа уурлах уу, хүлцэн твчих уу гэдэг хоёр сонголтын аль нэгийг нээх ухамсар сонголт гарч ирнэ гэсэн үг юм. Энэ нь нэг өсөндөө өмнөх үйлийнхаа үрийг тарих уу, өөр шинэ үеийн үрийг тарих уу гэсэн үг юм. Мэдрэлийн шинжилгээ ухаанд бол үннийг симпатик мэдрэлийн идэвхжил авах уу, парасимпатик мэдрэлийн идэвхжил авах уу гэсэн хоёр өөр сонголт бас гаргаж өгч болж байна. Яг үүний адилаар бид нэр тойрог хөдөлгөөнд байгаа үеийн үрийн мөчлөг буюу мэдрэлийн системийн автомат хариу үйлдэлүүдийг ажиглах замаар олж тогтоон өөр сонголт хийх замаар тухайн тойргийг эвдэж эхэлдэг. Ингэснээр бид нэр тухайн тойрог дүрсийг эвдэж шин дүрс үүсэх боломжийг нээж өгч байгаа юм.
төгсгөл. Энэ видеог дуусгахдаа нэг асуулт үлдээе. Магадгүй таны амьдрал дахин тохиолддог асуудлуудын цаана азгуудл биш, шийтгэлж биш, харин таны дотор олон жилийн турш давтагдсан нэг автомат хариу үйлдэл байж болох юм. Хэрв тийм бол түүнийг хүчээр өөрчлөх гэж битгий яраарай. Эхлээд түүнийг ажигл, хар, олж тогтоохыг хичээ. Яагтвэл бидний харж чадсан зүйлүүд аажмаар өөрчлөгдөж эхэлдэг. Магадгүй буддаа үүнийг ухаарл гэж нэрлэсэн баг. Магадгүй нейрошинжлэх ухаан үүнийг шинэ мэдрэлийн холбоос үүсэх боломж гэж тайлбарладаг баг. Харин надад бол эрх чөлөөний эхлэлийн цэг юм шиг санагддаг. Үтсэнд баярлалаа.